За баярлалаа. Би тэгээд үндсэн хуулийн цэцгийн гарсан дүгнэлт үнэхээр өрөөний яам гişүн маш их харамсаж байна. Үнэхээр Монгол төрийг өнөөдөр самууруулах, хүмүүлэх, улс төрийн захиалгыг биелүүлдэг байгууллага болж хувирснаа танах бол энэ дүгнэлтээрээ бол өөрсдөө ил тод зарлжлаа шүү дээ. Тэгээд гарсан дүгнэлтийн ард түмэн алгадаж цугтж гэнэ гээд улс төрийн байгууллага гэдгээ нотолчлоо тийм ээ. Тэгээ би зөвхөн энд нэг жишээ одоо юу гэдэг болсон баримт ярил л да. 92 онд тухайн ерөнхий сайд байсан намрын инквайр сангийн сайд байсан улаан нарын гаргасан сандыг үндэслээд засгийн газрын 272 дугаар тогтоол гараад нийгмийн дадлын сангийн хөрөнгийг төрийн санд авиж нэгтгэсэн. Тэгээ энэ асуудлаар тухайн үед үндсэн хуулийн цэцэд өргөдлөө гомдлоо иргэдээс очсон байдаг. Тэгээд энийг тухайн үндсэн хуулийн цэц авч үзээд юу гэж дүгнэлт гаргасан гэхээр үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байхгүй. Гэтэл тухайн үеийн нийгмийн дадлын хуулийн 11-2-т юу заасан байдг вэ гэхээр нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд байршуулах, зориулт тусаар ашиглахыг хориглоно гэсэн ийм заалт байдаг. Тэгээд үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн засгийн газрын тогтоолыг үндсэн хууль зөрчөөг ус дүгнэлт гаргаад ингээ явцсан л да. Тэгээ саяхан би 2-3 сарын өмнө бас дахиад танаа үндсэн хуулийн цэцээр орсон. Ямар асуудлаар орсон гэхээр улсын их хурл нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой аж ахуйн нэгж байгууллагын одоо энэ шимтгэлээс чөлөөсөн тогтоол гаргасан. Яагаад гэвэл энэ бол төсвийн бүрэлдэхүүн хэсэг учраас улсын их хурл эрх мэдлийн хүрээнд энэ одоо шийдвэр гаргаж яана гэж гаргасан. Гэтэл үндсэн хуулийн цэц 92 оныхоо гаргасан шийдвэрийн эсрэг дахиад шийдвэр гаргасан. Ямар шийдвэр гаргасан гэхээр энэ бол даатгуулагчдын мөнгө юм аа. Даатгуулагчдын мөнгийг яхаараа их хурл ингэж одоо хариуцлагаас чөлөөлдөг юм бэ гэд энэ бас үндсэн хууль зөрчсөн байна гэдэг үгэл гаргацсан. Тэгээ тухайн хурал дээр би танаа үндсэн хуулийн цэцгийн бүрэлдэхүүнд хандаж хэлжсэн. Та 92 онд ийм шийдвэр гаргачаад өнөөдөр тэрнийхээ эсрэг шийдвэр гаргаад зогсож байна. Танаа үндсэн хуулийн цэцгийн зарим гишүүд хүлээн зөвшөөрч ирсэн тийм ээ. Тэгээ өнөөдөр ийм эрс дэрс шийдвэр гаргаад одоо чинь 92 оны чинь үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг чинь дагах уу? Саяын гаргасан шийдвэрийн чинь цэцгийн одоо дүгнэлтийн шийдвэрийг дагах уу гэдэг нь нийгэмд бас энэ үл ойлголцыг бий болгож байгаа байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар яг тэрнтэй адилхан өнөөдөр таарын гаргасан дүгнэлтээс чинь болоод Монголын төр хууль зөрчихгүй эс зөрчихгүй гэдэг бас тэр ээдрээтэй замын уулзуур дээр зогсчлоо л доо. Хэрвээ өнөөдөр энэ цэцгийн дүгнэлтийг хүлээгээд авах юм бол их хурл сонгуул болохоос 6 сарын өмнө одоо сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн тэр заалтыг зөрчих алхам хийж байгаа. Энийг хүлээж авснараа. Хүлээж аваагүй тохиолдолд үндсэн хуулийн цэц их судлаараа асуудлыг шийдэх юм бол тэр танаа даргын яриад байгаа шиг шүүхийн зарчмаар шийдэдэд явж байгаа. Гэхдээ энэ мөн л үндсэн хууль өөрөө зөрчигдөж байгаа. Тэгэхээр өнөөдөр хин нэгний захиалгаар эсэг бүлгийн захиалгаар ийм шийдвэр гаргаад ингээ яваад байдаг ч үнэхээр танаа цэцгийн одоо зүгээр баг одоо имиж болчлоо шүү дээ. Цэц өнөөдөр хин мөнгө хин төлөнд тэнд одоо хөгжим тоглож өгдөг байгууллага шиг ийм л одоо байгууллага болж хувирчлаа шүү дээ. Нөгөө үндсэн хуулийн цэцгийн маань нэр хүнд яач вэ? Нөгөө сайхан одоо байгууллагын нэр хүнд яач вэ? Тэр байгууллагт байгаа тэр олон сайхан нэр хүндтэй хуульчдын нэр хүнд хайч вэ? За. Нэмээд асууя. Эрдэнэ. Би тэгээд өрөвний яам гишүүнээс юм асуумааргүй байна. Та бол хариулах асуудал дээр өөрсдийнхөө цэцгийн буюу одоо өөрийнхөө одоо хууль зөрчиж төрийг самууруулж гарсан шийдвэр болохоор би тэрийг төлөөлөх хэрэггүй, энийг төлөөлөх хэрэггүй. Үндсэн хуулийн цэцгийн одоо ийм зарчмаар ингэж явж байгаа гэж өөрөнгийн албаны одоо хариулт өгөөд байгаа учраас танаас юм асуугаад нэмэргүй юм шиг байна. Тийм учраас би зөвхөн энэ цагаа ашиглаад саналаа хэлчих. Үнэхээр үндсэн хуулийн цэц өнөөдөр улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болж хувирсан шүү. Таарын өнөөдөр нэр хүнд байхгүй болсон байна. Тийм учраас одоо улсын их хурл ерөнхийлөгч холбогдох газрууд энэ үндсэн хуулийн цэцэд илгээсэн хүмүүсээ эргүүл татах ёстой гэж ойлгож байна.
эргүүл татаж энэ үндсэн хуулийн цэцэд хууль дээдэлдэг, хуулийг сахиж биелүүлдэг шудраг хүмүүсийг томилох ёстой. Тиймээс одоогийн ийм захиалгын одоо хүмүүсийг бол бүгдийг эргүүл татах ёстой л гэж